Монгол улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй богино хугацааны эргэлтийн хөрөнгийн зээл авч болох End Credit MN аппликейшнийг хэрэглэгч болох заавар. Та өөрийн утасны үйлдвэрлэлийн системээс шалтгаалan App Store болон Play Store-оос End Credit MN гэх түлхүүрүүгээр хайлтгийн гар утсандан аппликейшнийг татж авна. Шинээр бүртгэл үүсгэж, гэрээ байгуулахдаа бүртгүүлэх товч дээр дарж, үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцж, зөвшөөрөх товч дээр дарна. Өөрийн ашигладаг утасны дугаарыг бүртгүүлэн баталгаажуулалт хийсний дараа таны дугаарт ирсэн кодыг оруулаад нууц үгээ шинээр зохиож дараах товч дээр дарна. E-Mongoliad нэвтрэх товч дээр дарж, дан системээр нэвтрэн өөрийн хувийн мэдээллийг бүртгүүлнэ. Та аппликейшнд бүртгүүлсэн утасны дугаар болон нууц үгээгийн нэвтрэн орно. Аппликейшны нүр хэсэгт байрлах хэрв та хуваарай хөдөлмөр эрхлэгч бол энд дарна уу гэх товчон дээр дарж гэрээ байгуулах хэсэг гарч ирнэ. Гэрээтэй сайтар уншиж танилцаад нөхцлүүдийг зөвшөөрч байгаа бол зөвшөөрөх товч дээр нь дарж өргөжлүүлнэ. Дараагийн цонхонд оршин суугаа хаяа үнэн зөв оруулаад өөрийн ихтэй холбоо барих 3 хүний мэдээллийг заавал оруулах ёстой. Банкныхаа тансыг сонгоод дараагийн гарч ирэх цонхонд та иргэний үнэмлэх селфи зураг дарж оруулна. Зураг дээрх иргэний үнэмлэхний мэдээлэл гаргастай харагдаж байх ёстой гэдгийг анхаараарай. Та өөрийн эрхлэлтийг бизнесийн төрлөө сонгож оруулан хадгалах товчийг дарна. Хадгалах товч дээр дарснаар гарын үсэг бичих цонх гарч ирнэ. Уг гарын үсэг нь таны үйлдэлүүдийг баталгаажуулж гэрээн дээр бичигдэх болохыг анхаарна уу? Амжилттай гих цонх гарч ирснээр таны зээлийн гэрээний хүсэлт илгээгдсэнд тооцно. Таны илгээсэн гэрээний хариуг бид шалгаад 24 цагийн дотор хариу мэдэгдэнэ. Зээлийн эрх баталгаажснаар та хязээж хаанаас ч өөрийн зээлийн лимиттэй тааруулан 2 секундэд зээл авах боломжтой болох юм. Уг богино хугацааны эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох зээл нь зээлийн гэрээний хүчинтэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 30 хоног, зээлийн дүн 400 мянгаас 1 сая төгрөг, зээлийн хүү тэг хувь,